Франц улсын Кан хотод жил бүр зохион байгуулагддаг 78 дахь удаагийн Канны олон улсын кино наадам 5 дугаар сарын 13-наас 24-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус наадмын ерөнхийлөгч 4 дугаар сарын 10-ны өдөр хэвлэлийн баг хурлын үеэр Алтан дал мод шагналын төлөө өрсөлдөх бүтээл болон шинээр нээлттэй их кинонуудыг танилцуулсан байна. Канны кино наадамд 56 орны 2909 бүтээл оролцох хүсэлтэд ирүүлсэн ба түүнээс 19 бүтээл Алтан дал мод шагналын төлөө өрсөлдөхөөр болсон. Мөн 1127 найруулагч өөрийн анхны уран бүтээлээр оролцохоор болжээ. 78 дахь удаагийн Канны олон улсын кино наадмаар Монголын 4 кино нээлттэй хийх ба тус наадамд оролцохоор 8 уран бүтээлч материалаа илгээснээс 4 бүтээл шалгарч уг наадамд оролцохоор болсон юм. Тус 4 бүтээлээс дурдвал найруулагч А инх төгсийн I Hate Pink, найруулагч Жамян Сүрэнгийн Шар хөвийн зэрэглээ. Продюсер Баярмаагийн Зүрхний хайртай эгч минь, продюсер Алтан Туяагийн Сар кинонууд тус нээлттэй хийхээр болсон юм. Канны кино наадмын төсөв болох 20 сая еврог Францын төрийн сан, Кан хотын төсвөөс болон кино наадмын албан ёсны түнш болох томоохон компаниуд бүрдүүлдэг байна.